Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө, энд хүрэлцэн ирсэн эвлэлийн төлөөлөгчдөө та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Бүгдээр Солонгос улсын ерөнхийлөгч эрхэм хүндэт Ижимян та Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар үн эртний төвхт мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн ажил хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү ажил нь бүгдээр Солонгос улсын төрийн тэргүүний 15 жилийн дараа Монгол улсад хэрэгжүүлж буй төрийн ажил бөгөөд манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой ажил гэж болж байгааг онцлон тэмдэглэж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч Ижимян та гэргийн хамт Монгол улсын үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочны хуваар оролцож манай улсын төр төс тусгаар тогтнол үндэсний эв нэгдлийн мөнхийн бэлэгдэл хүн төрөлхтний соёлын үнэт болсон Монгол наадмыг манай ард түмэнтэй хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж буйд гүнээ талархаж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч тантай хэлсэн өнөөдрийн албан ёсны яриа хэлсэн амжилттай болсонд сэтгэл хангалуун байна. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогод 36 жил болж буй хэдий ч манай хоёр орны ард түмэн өн эртний түүхэн харилцаатай, ахын дүүсийн барилгатай, түүх соёл, гарал үүслээрээ гүн гүнзгий холбоотой билээ. Орчин цагийн дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилд манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, ардчил, хүний эрх хэрэгчлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлсэн, нийтлэг үнэт зүйл тулгуурласан бүхий салбарт өргөжин хөгжиж, эдүгээ стратегийн түншлийн төвшөнд батчин бэхжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдөр та бид манай хоёр улсын өнгөрсөн 36 жилийн ололт амжилттай дүгнэн хэлэлцэж, Монгол Солонгосын стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаглалыг гаргалаа. Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл спорт, аял жуулчлал, тээвэр логистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн засгийн газар болон байгууллага хоорондын 20 гаруй баримт бичгийг бид байгууллаа. Мөн хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн түншлэлийн харилцан ашигтай хэлцээр байгуулахын төлөө талууд нэгт хамтран ажиллаж амжилтанд хүрч байна. Түүнчлэн энэхүү төрийн ажлын хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдж буй Монгол Солонгосын бизнес форумд нийт 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлд оролцож байгаа нь манай хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг бас тодхон илэрхийлж байна. Энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулахад итгэл дүүрэн байна. Бүгднээ Солонгос улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэхүү төсөл нь хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны чухал эхлэл болж байгаа бөгөөд тус чиглэлээр байгууллага хоорондын 3 баримт бичгийг өнөөдөр бас байгууллаа. Эдүгээ бүгднээ Солонгос улсад сурч байгаа, ажиллаж амьдарч буй 60 гаруй мянган монгол иргэн манай хоёр орны найрамдал нөхөрлөл хамтын ажиллагааны гүүр болж байгааг онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Ажлын хүрээнд жолооны өмнөлтийг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцээр консулын хэлэлцээр зэрэг баримт бичгийг байгуулсан нь иргэдийн эрх ашигыг хамгаалах, иргэдийн харилцан зорчих чиглэлд гарч буй том дэвшил болж байна гэж үзэж байна. Ижимян ерөнхийлөгч та болон танай засаг захиргааны зүгээс өөрийн улстай хөдөлмөр эрхлэн аж төрж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр онцгой анхааран ажиллаж байгааг Монгол улсын ерөнхийлөгч өндөрөөр үнэлж танд гүн талархал илэрхийлж байна. Эрхэм ерөнхийлөгч, таны энэхүү бодлого, үйл ажиллагаа Солонгос улсад ажиллаж амьдарч буй манай улсын иргэдэд ч гэсэн эрэг сайн нөлөө үзүүлнэгт итгэл дүүрэн байна. Хоёр улсын ард иргэдийн харилцсан ойлголцол, харилцсан хүндгэлцлийг баттган бэхжүүлж, зүрх сэтгэл зүрхээр холбогдох бас нэгэн чухал гүр бол соёл, урлаг, спортын хамтын ажиллагаа юм. Тэвээс хоёр орны ард түмний зам заншил, соёл, өв уламжлалыг харилцан сурчлах зорилгоор соёл, спорт, аял жуулчлалын хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх
соёлын солилцооны хөтөлбөрийг холбогдох яам тооронд байгууллаа. Бүгдээр Солонгос улсын хөнгөлөлтөө зээлээр буцалтгүй тусламжаар олон чухал төсөл хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж манай ард түмэнд ач тусаа өгч байгааг Солонгосын төр засаг ард түмэнд гүн талархал илэрхийлье. Тухайлбал Солон 1-2 орон сууцны хороолол улсын 2-р төв эмнэлэгт суурилсан орчин үеийн онцлогоо амьсгалын төв төсөл амжилттай хэрэгжиж байна. Тэртээ 100 жилийн өмнө Солонгос эмч Итэжүн манай нийслэл хүрээнд амьдарч байхдаа эмнэлэг нээж Монгол хүмүүсийг анагаан эмчилж байсныг Богд хаан өндрөөр үнэлэн тэргүүн зэргийн эрдний очир одон хүртэж байсан сайхан түүхийг өнөөдөр дурсан хэлэхэд сайхан байна. Тэгвэл өнөөдөр эрхэм ерөнхийлөгч таны айчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан манай улсад нэн шаардлагатай хавдар судлалын үндэсний 2-р төв байгуулах төслийг бүгднэм Солонгос улсын хөнгөлөлтөө зээлд хамруулан хэрэгжүүлэх талаар хэлэлцэж төслийн техник эдийн засгийн үндэслийг боловсруулах тухай харилцан ойролцогчдын санамж хүчийг гарын үсэг дурлаа. Манай хоёр улс нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд бие бие харилцан дэмжиж идэвхтэй хамтарч ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Монгол улс доктортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд тэр мод үндэсний хөдөлгөөн, үндэсний хувьсгал, эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэр мод үндэсний хөдөлгөөн бүгднэм Солонгос улсын засгийн газар, иргэд аж ахуйн нэгж, компаниуд олноор нэгдэж бодит хувь нэмэр оруулж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Хоёр улсын засгийн газар 2006 оноос ногоон хэрэм төслийг өдгөө 3 дахь шатантай амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн дараагийн шатыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байна. Монгол улс ихийг эрхэмлсэн нээлттэй бие даасан олон толгойд гадаад бодлогынхаа үзэл баримтлалын хүрээнд олон улс бүс нутгийн их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, толгомдож буй сорилт бэрхшээлийг яриа хэлцээрийн замаар шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө байдаг. Энэ хүрээнд Монгол улсын санаачлагаар 2014 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын баг хурлыг Солонгосын тал тууштай дэмжиж ирсэнд бас талархал илэрхийлж байна. Энэхүү ажлаар бидний хэлцэл тохирсон ажлууд Монгол Солонгосын хөгжил цэцэглэлт ард түмнүүдийн хоорондын найрамдал нөхөрлөл сайн сайхны төлөвлөлөө биелээ болж хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрхэм ерөнхийлөгч тантай Монгол Солонгосын харилцаа хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны алтан үеийг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Монгол Солонгосын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж өндрөөр үнэлж байна. Манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөл үеийн үед батчин бэхжиж Монгол Солонгосын найрсаг харилцаа хамтын ажиллагаа үн мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Эрхэм хүндэт ерөнхийлөгч таныг гэргийн хамт өн эртний төвхт эртний нүүдэлчдийн төр ёсны ариун галголомт мөх өх тэнгэрийн орон манай сайхан оронд тавтай болохыг хүсэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгтөнд баярлалаа. 몽골 대통령님 감사합니다. Одоо хэвлэл хандаж үг хэлнэ хэмээн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч 이재명 таныг урьж байна. 이제 존경하는 이재명 대통령님께서 언론 발표를 하시겠습니다. 후레스 대통령님 그리고 참석자 여러분, 저는 대한민국 대통령으로서는 15년 만에 몽골에 국빈 방문했습니다. 몽골은 우리의 국익 중심 실용 외교의 주요 파트너이고 한국은 몽골에 가장 신뢰할 수 있는 전략적 협력 파트너라는 이 메시지가 양국 국민들께 잘 전달되기를 희망합니다. 이번 정상회담의 가장 큰 성과는 우리 양국 정상이 한몽 관계의 황금 시대를 함께 열어간다는 공동의 비전을 확인하고 한몽 관계 발전의 지향점을 담은 공동선언을 채택하였다는 것입니다. 이번 공동선언은 한몽 양국이 30여 년간 쌓아온 우정과 신뢰 위에 앞으로의 시간을 한몽 관계의 황금 시대로 만들어 나가는 중요한 이정표가 될 것입니다.
한몽 양국이 이번 공동선언을 바탕으로 양국 국민의 민생과 영내 평화 발전에 기여해 나가기를 소망합니다. 오늘 회담의 주요 성과에 대해서 말씀드리겠습니다. 첫째, 우리 양국은 정치 외교적 신뢰를 더욱 공고히 하고 전략적 동반자 관계를 한층 심화시켜 나가기로 하였습니다. 양 정상은 고위급 교류와 전략적 소통을 지속 확대하고 지역과 국제 정세에 대해서도 긴밀히 협의하며 협력을 강화해 나갈 것입니다. 둘째, 양국 국민들이 체감할 수 있는 미래지향적 실질 협력을 확대해 나가기로 하였습니다. 경제, 통상, 투자 협력을 확대하고 공급망과 핵심 광물 분야의 협력을 강화하는 한편으로 포괄적 경제 동반자 협정의 원칙적 타결을 계기로 2030년까지 한몽 교역 규모 10억 달러 달성을 위해 함께 힘을 모으겠습니다. 또한 AI와 디지털 전환, 첨단 과학기술, 물류, 인프라, 농업, 축산, 보건, 의료, 개발 협력 등 다양한 분야에서 호혜적이고 지속 가능한 협력의 폭도 넓혀갈 것입니다. 특히 보건, 의료 협력은 양국 국민께서 가장 직접적으로 성과를 체감할 수 있는 분야인 만큼 제2국립암센터 건립 사업을 비롯한 관련 협력을 통해 몽골 국민의 건강과 삶의 질 향상에 기여해 나가기로 하였습니다. 셋째, 양국 우호 정서의 토대인 문화, 인적 교류를 더욱 확대해 나가기로 하였습니다. 우리 양 정상은 관광, 유학, 취업, 문화 교류 등 다양한 분야에서 국민 간 교류를 활성화하고 인적 교류 증진 협력 로드맵을 바탕으로 양국 국민의 편익 증진과 상호 이해 확대를 위해 함께 노력해 나갈 것입니다. 또한 양국 관계 발전의 중요한 기반인 영사 분야 협력을 지속 강화하고 양국 국민들께서 보다 자유롭고 활발하게 교류할 수 있는 환경을 조성해 나갈 것입니다. 넷째, 양국이 공유하고 있는 역사적 인연과 공동의 경험을 미래 세대로 이어가기 위해 협력을 확대해 나가기로 하였습니다. 우리 양 정상은 몽골 근대 의료 발전에 헌신한 이태준 열사를 비롯하여 양국 우호의 역사적 자산을 함께 기리고 계승함으로써 양국 국민의 우정과 신뢰를 더욱 단단하게 해 나갈 것입니다. 과거의 소중한 인연을 미래 세대에게 계승 발전시켜 나가는 것은 한몽 관계의 지속 가능한 발전을 위한 중요한 토대가 될 것으로 믿습니다. 다섯째, 양국은 국제 무대에서 협력을 더욱 강화하기로 하였습니다. 양 정상은 동북아 지역의 안정과 발전을 위한 양국 간 협력을 더욱 확대해 나가는 것이 바람직하다는 데 의견을 모았습니다. 그간 국제 무대에서 축적된 협력과 상호 지원 전통을 유지 강화해 나갈 필요성에 대해서 공감하였고 기후변화와 지속가능한 발전 등 글로벌 현안에 대해서도 긴밀히 협력해 나가기로 하였습니다. 아울러 국제기구와 다자 무대에서의 협력을 확대하고 국제사법재판소를 비롯한 국제기구 선거 과정에서도 긴밀히 협력할 계획입니다. 마지막으로 저는 오늘 후렐스 대통령님께 우리 정부의 한반도 평화협력 구상에 대해 말씀드렸고 대통령께서는 한반도와 동북아의 평화와 안정의 중요성에 대해 적극 공감해 주셨습니다. 한반도 평화 정착을 위한 우리 정부의 노력을 언제나 지지할 것이라는 뜻을 밝혀주신 대통령께 다시 한번 감사의 말씀을 드립니다. 이틀 후에 몽고 최대의 국가적 축제인 나담 축제에 주빈으로 참석합니다. 한몽 관계의 황금 시대를 맞이하여 한국과 몽골의 국민이 하나가 될 수 있는 좋은 계기가 되기를 희망합니다. 바야를라 감사합니다. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемэн танд баярлалаа. 존경하는 이재명 대통령님 감사합니다. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ижемэн нарын
хэвлэл мэдээлэл хандсан мэдээлэл үгээр өндөрлөж байна. 이와 та бүхэнд баярлалаа. 이와 같이 양국 정상 공동 언론 발표를 마치겠습니다.